Сайн байцгаана уу? Psycho Secrets цувралын хүндэт зочин, психосоматик судлаач, сэтгэл зүйч, мөн хавдрын эмч Жайна маань өргөдөн оролцож байгаа. За өнөөдрийн бит хоёрын ярилцах сэдв бол маш сонирхолтой сэдв болов уу гэж бодож байна. За бид нэр одоо хүн амьдрахад мөнгө зайлшгүй хэрэгцээтэй. Бидний одоо зайлшгүй хэрэгцээг хангах зүйл бол мөнгө байдаг. Мөнгөтэй байхыг хүсдэг хүн гэж баг байхгүй баг. Дотоод төсөлд бол мөнгөтэй байхыг хүсэх баг. Мөнгө нь өөрөө маш олон зүйлийн хэрэгцээ, эрүүл байх, идэх, уух, өмсөх, зүүх те тэр бүх хэрэгцээний гол үндэс нь одоо бас мөнгө болж өгч байгаа учраас мөнгө бол одоо хүний амьдралд их чухал сэдв гэж би бодож байна. Мөнгөний блок гэж юу юм бэ? Би таны рилүүдээс санамсаргүй үзэж байгаа мөнгөний блоктой байдаг гэдгийг одоо рил үзэж байгаа хараад айгу гайхчихсан байхгүй. Тэгээ бодлоо л доо. Мөнгөний блок гэж өөрөө юу юм? Одоо юуг ингээ мөнгөний блоктой болчдөг юм бэ? Ерөнхийдөө мөнгөний блок гэдэг маань өөрөө далд ухамсарын төвшөнд мөнгөний эсрэг сэтгэл зүйтэй гэсэн үг. Мөнгөний эсрэг сөрөг итгэл үнэмшилтэй хүмүүс. Хүн өнөөдөр гоё амьдрахын тулд амар амгалан сайхан амьдрахын тулд л бид нар бүгдээрээ л хөдөлмөрлөөд хичээгээд явж байгаа. Эцсийн эцэст энэ хөдөлмөр хичээл зүтгэлийн цаана нуугдж байгаа миний хүсэл юу вэ гэхээр аз жаргалтай л амьдрах. Энэ оршихуй ертөнцид байгаа сайн сайхан бүх зүйлийг хүртэж тэр сайн сайхан зүйлийг мэдэрч амьдрахыг бүх хүмүүс одоо мөрөөддөг хүсдэг өөрийн амьдралд. Гэтэл энэ өөрийнхөө мөрөөдөж хүсэж байгаагийн эсрэг далд ухамсарт сөрөг мөнгөний эсрэг тийм үзэл итгэл үнэмшлүүд байгаад идэг. Үүнийг хүн өөрөө анзаардаггүй, мэддэггүй. Болохоор ерөнхийдөө ингээ мөнгөний блоктой гэдгээ ч мэдхгүй хичээгээд идэг, зүтгээд идэг, ажиллаад идэг. Яагаад мөнгө ингээ тогтдоггүй вэ? Би нэг ажил эхлүүлдэг, бизнесээ эхлүүлмээр байгаад идэг. Яагаад тампуураад идэг вэ? Энэ болгоон цаана ер нь бол учир шалтгаантай тухайн хүний өөрийнхөө мөнгөний сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Мөнгөний сэтгэл зүй гэд ярихаар одоо за манай 80-ад оны хүүхдүүд мэдэх болоо 90-ад онд өсөж хүмүүцсэн хүүхдүүд ч гэсэн мэдэх баг. Бид нар ингээ бага багт ингээ тоглодог байх та. Одоо тэр өмнөх үеийнхнээс ирсэн биднэрт нэг тийм юм үзэл суртлын ч гэх юм уу нэг тийм байдаг байхгүй. Мөнгөтэй баян хүн гэдэг дүр бол айгу муу дүр гэдэг ойлголт бид нар ярьдаг гэсэн. Бид нарыг бага байхад бидний дараа үеийнхэн мэдэхгүй ч магадгүй энэ талаар. Тэгэхээр яагаад ч ингээ хүүхдүүд ингээ хоорондоо айл гэртээ ч юм уу ямар нэгэн дүр болоод тоглохоор баян хүн бол муу хүн гэдэг тийм дүр болсон байсан. Энэ бол мөнгөний блок үүсэх боломжтой тэр үеийн хүүхдүүдэд. Мөнгөний блокийн ерөн сүр шалтгаанууд сөрөг итгэл үнэмшилчин өөрөө тэр мөнгөний блоктой уялдаа холбоотой. Жишээ нь одоо саяны одоо баян муу гэдэг итгэл үнэмшил байна шүү дээ. Энэ бол үзэн ядалтын мэдрэмжийг үүсгэж идэг Тэгэхээр бидний бага байхад кинонууд ер нь баян үнийг аягүй муу харагдуулдаг. Ядуу хүмүүсийг дандаа нэг сайхан сэтгэлтэй, үнэнч тийм зөөлөн хүмүүс болгож харуулсан. Тэгсэн мөртлөө баян хүмүүс нь дандаа дээрлэхүү, муухай дүр авсан дарангуйлагч юм шиг ингээ харуулсан байгаад идэг. Энэ болгон ер нь хүүхэд байхдаа бид нар чинь яг ийм байт юм шүү дээ гэдэг ийм итгэл үнэмшилт алт хумсарт суудаг. Хамгийн гол нь одоо бидний авж байгаа мэдээлэлд бид нар ингээ шүүлтэргүй хандж байгаа байдал маань өөрөө эргээд бидний сэтгэл зүйд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Бид нар ингээд авж байгаа мэдээлэл төр ч гэсэн шүүлтүртэй хандах хэрэгтэй. За яг өнөөдөр том хүн болчлоо би шүүлтүртэй байж болно. Гэхдээ миний далд ухамсарт юу байгааг би таашгүй. Миний хүүхэд наснда юуг үнэн байна, юуг сайн байна, юуг муу байна гэж хүлээж авч байгаа маань өнөөдөр би санахгүй байгаа байхгүй юу? Энэ маань миний далд ухамсарт кодлогдсон байдаг. Тэгээд далд ухамсарын үйлдэлүүд нь юу вэ гэхээр муу зүйлээс намайг хамгаалах.
зан төлөвийг надад бий болгож өгч байгаа. Тэгэхээр өнөөдөр жишээ нь чиний саяны асуулт те муу хүмүүс одоо баян хүмүүс гэдэг тийм тоглохтой хүртэл баян хүнийг муу дүрд болгож бид нар тоглодог гэж байгаа шүү дээ. Өнөөдөр яг ийм болготой хүн байвал баян харахаараа л ингээд үзэн ядах мэдрэмж, дуруу нөхөрөх ч юм уу те эсвэл сэжиглэх энэ ямар аргаар баяжчих бол баяжцсан бол гих мэдчлэн те эсвэл нийтцсэн баг уусан байх гэл дандаа тэр одоо тэр баян байдал те тэрийг ингээд муу зүйлдээ ингээд зүйрлэж шүүмжилж байгаа хүн өөрөө ер нь бол өөрийгөө эргэж ингээд бодох ёстой. Мөнгөний тэр хүний харах үнсэг итгэл үнэмшил үзэл бодол те ямар байна өөрөө бас тий бодох хэрэгтэй. Ер нь бол итгэл үнэмшилтэй холбоотой мөнгөний асуудалд хүмүүс айгүй их орд юм байна. Кейсүүд байгаа. Жишээ нь би маш их хөдөлмөрлөдөг. Би маш их одоо ингээд зарчимж хичээдэг. Тэ өглөөнөөс орой хүртэл ер нь бол ажилдаг, хөдөлмөрлөдөг. Ерөөсөө миний санснараа болохгүй байна. Цэгцэрэхгүй байна. Мөнгө тогтдоггүй. Тэ ер нь бол мөнгө орж ирвэл ямар нэгэн байдлаар ерөөсөө ингээ гарчдаг гэх юм уу те. Ийм хүмүүстэй ер нь бол ажиллаад үцхэд мөнгнөөс айхаа айдас байдаг. За зогтдог. Өөртөө тэр сайн сайхан зүйлийг хүртэх ирэхгүй мэдрэмжтэй байдаг. За тэр одоо ийм хүмүүс ч гэсэн байдаг. Би баяжж мөнгөтэй болчих юм бол тэ надад эргэн тойронд маань намайг гэсэн үнэнч хүн байхаа болждөг. Алдна. Тий. Зүгээр хүмүүс миний мөнгөндөө болоод ингээд ирээд найзлаад яг үнэндээ би бол тий одоо ингээ үнэнч хүмүүсээ алдна гэдэг одоо далд хумсрын юм хүмүүс ч байдаг. Их мөнгнөөс айдаг ч хүн байдаг. Энэ их мөнгнөөс айдаг хүмүүсийг ингээд ажиллаад үзэхэд ер нь бол сүрэг итгэл үнэмшлүүд давмгаа байж идэг. Тий. Одоо жишээлбэл би их мөнгөтэй болчвол хүмүүсийн хар цагаан хилам салхаа болчин би ингээд өвдөн тэр үед тий. Тэгэхээр би өвдөхгүй амар амгалан илүү бүтэн байхын тулд ерөөсөө энийг тойрчигээд далд хумсар энийг хүн ингээд илүү хумсраараа ийм зүйл болоод байгааг мэддэггүй. Гэхдээ яг хүн ингээд ажиллаад ирэхээр иймэрхүү зүйл байгаад гараад идэх байхгүй юу? Мөнгө хүнийг эвддэг гэж нэг яриад байдаг штэ. Мөнгө хүнийг эвддэг үү? Эсвэл мөнгөтэй болсноороо тухайн хүний одоо байгаа байдал нь илэрч байна. Тэрнийг хүмүүс одоо хүн мөнгөтэй болчоороо эвдэрчдэг. Энэ хизээ өмнө юм байсан юм. Мөнгөтэй болсон чинь өөр болчлоо ч гэдэм үү те. Ийм яриа яваад байдаг шүү дээ. Мөнгө хүнийг эвддэггүй гэвэл би бол энэ бол үгүй гэж боддог. Тий. Тухайн хүний өөрийнх нь дотоод мөн чанар нь шинж тэмдгүүд нь мөнгөтэй болсны дараа илрэн гарч ирж байгаа байдал дотоод мөн чанар ямар байгаа нь тий. Тэр үед гарч ирж байгаа. Тэгэхээр тухайн хүний өөрийнх нь дотоод байдал нь ихэвчлэн сөрөг юм уу, эрг хүн юм уу те. Эрг хүн байвал одоо тэр орж ирсэн мөнгө том боломжуудыг өөрийнхөө нийгмийн сайн сайхны төлөө ашигладаг. Тэр хүн яг тэр хүний дотоод мөн чанар нь сайнараа л үлддэг. Муу хүн гэж байхгүй л те. Тэр муу ийм итгэл үнэмшил суусан айцтай хэд ингээ болгоомжлдог тий өөрийгөө ингээд доогуур үнэлдэг үнэлэмжтэй хүмүүс мөнгөтэй болсны дараа бол гинт ингээд өөрчлөгдөх магадaltaй. Яагаад гэвэл тэр өөрийгөө батлах гэдэг хэрэгсэл болгодог мөнгийг. Тий. Гэтэл өөрийгөө батлан харуулдаг хэрэгсэл болгосон хүн чинь үргэлжийн нөгөө далд айцтай л байдаг. Албан тушаалын төлөө ч юм уу мөнгөний төлөө яваад идэг. Яагаад гэвэл тэр хүний үнэлэмжийг хэн өгөөд байгаа вэ гэхээр мөнгө. Тэгэхээр энэ хүн юунд хамааралтай вэ гэхээр мөнгнөөс хамааралтай. Би мөнгөтэй албан тушаалтай байх юм бол хүн төрлөختн ч юм уу эргэн тойрны хүмүүс хүлээн зөвшөөрөн тий одоо найзлна гэдэг ч юм уу намайг хүндлэн
хинж надад халдаж чадахгүй, би хинээс ч хамааралгүй эрхчлөөтэй болно гэдэг ийм итгэл үнэмшил байгаа. Тэгэхээр тийм болохоор ингээ улам мөнгөний хойноос яваад идэх хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүн дотоод байдал нь ийм гацалттай хүн байна шүү дээ, тий. Мөнгө бол тийм эд шидийн дотоод байдлыг дүүргэж чаддаг хэмжээний энерги байдаггүй. Мөнгө бол магадгүй бидний хэрэгсээг хангаж чадна. Гэтэл хүний дотоод мөн чанар болон тэр байдлыг бий болгож чадахгүй шүү дээ. Тэ нөхөж чадахгүй. Тэгэхээр тийм гацалтай хүн магадгүй тэр одоо хураасан мөнгөө алдах ч юм уу, те. Ийм тохиолдолд нэрэл хажууд нь хинч байдаггүй. Ягд гэвэл тэр хүний үнц нь мөнгөн нэрэл тогтож байгаа. Эхнэр нь ч юм уу, тий ар гэр нь ч юм уу, эсвэл найз нөхөд нь тэр дороо урах магадaltaй байхгүй юу? Нөгөө талаараа өөрийнхөө дотоод мөн чанар нь анханасаа тийм гэрэлтэй хүн, мөнгөтэй болсон ч гэсэн тэр хүн яадаг вэ гэхээр мөнгөний хамаарал байдаггүй. Тэр хүнд. Тэр хүний мөн чанар нь өөрийнх нь дотоод байдалд байна. Тэ амар амгалан байна. Хэрвээ тэр хүн мөнгө алдвал, тэ мөнгө алдвал тэр хүний эргэн тойронд байгаа хүмүүс нь байгаа л гэдэг. Одоо ийм кейсүүд байгаа байхгүй юу? Ийм кейсүүд байна. Сонирм байгаа тий. Тэгэхээр зарим хүмүүс ингээ андуураад идэг. Би мөнгөтэй болсны дараа одоо үнцэнтэй болно гэдэг хүн байдаг байхгүй юу? Тэг хүлээн зөвшөөрөгдөв. Би батлан өөрийгөө бусдад харуулж чадна тий. Тийм болохоор зарим хүмүүсийн мөн чанар нь тэр зүйлд хүрэхийн тулд хэрэгсэл маань мөнгө болоод хувирчиж байгаа. Өөрийнх нь үзэл бодлын юу байгаад байна. Тэгээ өөрийнх нь дотоод сөрөг итгэл үнэмшлийн тэрэндээ ингээд итгээд тэрний хойноос яг л тэгж явж байгаа гэсэн үг. Нэрээ тэгж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Мөнгөтэй байх үед найзууд байгаад мөнгөгүй болсны дараа байхгүй болчтой гэдэг. Тэгэхээр тэр хүний сөрөг итгэл үнэмшил. Тэр хүн бол өөрөө анзаарахгүй байгаа даахгүй. Мөнгөтэй болсны дараа нэрэл өөрөө нөгөө би ингээ хүлээн зөвшөөрөгдөд ингээ мундаг болоод байгаа. Та нараас илүү байгаа шүү гэдэг юм мессежийг даалд өөрөө өгöd байгаагаа анзаарахгүй. Тэгмэд эргэн тойрны хүмүүс ингээд гинт ингээ хувраад гараад ирснийг анзаарна шүү дээ мэдээж те. Тэ ийм үйлдэлийг өөрсдөө яаж гаргаж байгаагаа ер нь бол анзаардаггүй байхгүй юу. Тэгэхээр ер нь бол мөнгө гэдэг маань өөрөө бидний одоо энэ махан биеийн те хүн амьдрах үеийн махан биеийн хэрэгцээг бүрдүүлэх нэг зүйл болохоос биш бидний одоо оюун ухаан дотоод нөгөө сүнслэг мөн чанарын хэрэгцээг хангах зүйл биш юм байна гэдэг ойлголтод хүрч ин л та зөв үү? Мөн зөв. Одоо амжилт гэдэг зүйл болон мөнгө гэдэг зүйл тухайн хүнийг тодорхойлохгүй байхгүй юу? Тэр хүн анханасаа л энэ оршихуй ертөнцид хүн болоод ирсэн анханасаа л хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээ хин ч үүнийг үгүйсгэж чадахгүй шүү дээ. Гэхдээ зөвхөн өөрийнх нь дотоод нөгөө сөрөг итгэл үнэмшил би бусдаас доогор юм уу та гэдэг ийм зүйл бага наснаас суучдаг тий. Тэгэхээр энийг үгүйсгэж өөрийгөө гоё нөгөө үн цэнтэй гэдэг мэдрэмжийг авахын тулд зарим хүмүүс ер нь бол энийг одоо дүүргэх зүйл нь би тэр амжилтанд хүрсний дараа тэ тэр мөнгөнд хүрсний дараа гэж боддог. Гэхдээ үгүй байд юм аа. Энийг одоо ингээд амьдрал дээр ч гэсэн маш олон жишээ байд юм билээ шүү дээ. Баян хүмүүсийн тэ өвдцсний дараах одоо ухаарлууд тэ тэр хүмүүсийн сургамжууд ингээд ярьдээ шүү дээ. Үгүй байж дээ. Тэр бол биш байсан байна гэж тий энэ бол яг үнэн тийм байдаг байхгүй юу. Хүн мөнгө гэдэг чинь ер нь бол зарим хүмүүс хэлдэг асар их энерги гэж яриад идэг тий. Мөнгө бол хэрэгсэл байхгүй юу. Мөнгө бол одоо сэтгэл зүйн талаас нь ингээ ярихаар мөнгө гэдэг чинь хүний хөдөлмөр хөлсийг л үнэлсэн зүйл байхгүй юу. Хэмжүүр энэ оршууд өгж ийн тэр хүний хөдөлмөрийг үнэлж хүмүүс төлбөрийг өгöd байгаа штэ тий. Тийм болохоор мөнгөтэй болъё гэж бодож байгаа хүн өөрөө хамгийн түрүүнд би ингэ боддог. Би энэ оршихуй энэ ертөнцид өөртөө гэр бүлтэй ч юм уу нийгэмдээ ямар сайн сайхан зүйлийг өгч чадах вэ? Энэ дээр л төвлөрөх хэрэгтэй. Зөвхөн авахыг л бодоод байгаа байхгүй юу?
Би юу ч өгөхгүй бол юу ч авахгүй шүү дээ. Надад юугаа төлөх юм те. Би зөвхөн хөдөлмөр хийдэг бол өдрийн 8 цагийн ажил хийдэг бол тэр хөдөлмөрийн хөлсөөл авна. Би тэрнээсээ тэлээд те энэ оршихуй сайн сайхан нөлөөлж одоо жоохон ч гэсэн хувь нэмэр оруулаад хүмүүсд хэрэгтэй зүйлийг өгөх юм бол тэр хүн авдаг штэ. Одоо ингээд хин энэ ертөнцийн хамгийн их баян байгаа вэ? Одоо чи өөрөө нэрлээд үзтээ чи энэ дэлхийд төр мэддэг хамгийн баян хүн гэвэл хэн байгаа вэ? За тэстэй сайн мэдгүй байна. Мундаг сионерууд л ах. Дональд Трамп ч юм уу те. Одоо жишээ нь Элон Маскыг айгүй яриад идэв шүү дээ. Элон Маск чинь энэ ертөнцид хэрэгтэй зүйл өгөөд байгаа байхгүй юу? Тийм учраас буцаад аваад байгаа шүү дээ. Тийм манайхан ингээ боддог тий. Би тэрийг авах юмсан, энийг авах юмсан, тэрийг ингээ авахын тулд надад мөнгө байхгүй байна. Мөнгө ирэх ёстой гэд. Энэ яаж авах уу гэдгийг бодох ш, яаж өгөх үү гэдгийг бодох хэрэгтэй юм байна. Мөнгөний сэтгэл зүй дээр би юуг өгч чадах уу? Надад өнөөдөр юу байгаа вэ? Тэ? Энэ нь материалог болон материалог бус байдлаар зарим хүмүүс хэрэгтэй хин нэгэнд тэ одоо таваар бараа зарах ч юм уу, чанартай ч юм уу тэ. Зарим хүмүүс өөрийнхөө оюуны зүйлээ зарах ч юм уу, өөх ч юм уу. Хэрвээ чи хэрэгтэй байх юм бол тэр хэрээрэл чиний одоо мөнгөний хэмжээнд ч гэсэн нэмэгдэнэ. Тийм болохоор эхлээд бид нар өөрсдөө үнцэнтэй байх ёстой. Хүний өөрийнхөө дотоод мөн чанар үнцэн нь дээгүр ч юм уу те би юу миний бодсон шин санаа ч юм уу миний бүтээсэн зүйлүүд ямар одоо энэ хүнд ямар байдлаар би хэрэгтэй байж чадах уу? Иймэрхүү л одоо бодол төвлөрөх ёстой гэж би боддог. Энэ бол яг л ийм хуйлтай л байдаг ер нь бол. Түүнээс биш би зүгээр л ингэ байж байгаа л надад мөнгө орж ирэхгүй байхгүй юу те. Эсвэл өнөөдөр ингэ бодож байгаа штэ. Зүгээр л авахыг л бодоод юм те. Зүгээр л одоо нэг ажилд орчвол те. Одоо ингэ бодоход хитрхи нөгөө нам хөөгөөд штэ, нам чархаад байна. Энэ юу вэ гэхээр ер нь л энэ хүмүүсийн сэтгэл зүйд магадгүй тэр тийшээ л орчвол болчихно гэсэн их мөнгө байна. Тэрнээс нь би ингээ хуваалцсан авна гих мэдчихлэн тий. Ингээ зөвхөн авахыг л бодоод байгаа байхгүй. Тэр авахыг л бодоод ийг л асуудал байгаа байхгүй юу тий. Тий. Тэр өмнө нөгөө өөрийн чинь үйлчлүүлэгч нартайгаа одоо уулзаад бүтэнсээ өдөр болгон уулздаг штэ. Тэр юун дээр сууж яхад нэг ярьсан сэдв их сонирхолтой байсан л да. Энергийн тухай. Хүний одоо нөгөө энергийг ингээд нэг хуваагаад үтсэн байсан шүү дээ. Хит хуваадаг. Тэг хүний энергийн түвшин өндөр байх тусмаа тэр хэрээрээ дагаад амжилт орлого нь сайжирдаг. За хүн их доошоогоо унсан сэтгэл зүйн түвшинд их унсан байх тусмаа амжилт орлого бүх юмд ингээд нөлөөлдөг гэж яригдчихсэн. Энэ амжилтанд хүрсэн хүмүүс байдаг штэ. Айгуу мундаг амжилтанд хүрсэн хүмүүс. Тэр хүмүүсийн сэтгэл зүй тэр хэрээрээ хүчтэй байд юм байна. Траума айл болох багтаа байд юм байна гэж үзэж болох уу? Болно. Амжилттай хүмүүсийн сэтгэл зүй ямар байдаг вэ гэхээр ер нь бол амар амгалан ч юм уу. Зөвхөн өөрийн дотоод хүсэлтэд бүрэн төвлөрч өөрийн зорилгын төлөө тий одоо хүрх зэг рүүгээ алхдаг хүмүүс байгаа штэ тий. Чиний асууж байгаа асуулт нөгөө өмнөх уулзалтан дээр яригдсан зүйл чинь энерги ухамсарын шатлалыг асуугаад байна тий. Жишээлбэл одоо траума ихтэй ч юм уу, сэтгэлийн гэмтлүүд ихтэй ч юм уу, сөрөг мэдрэмжинд их төвлөрдөг, юмыг дандаа сөргөөр хардаг хүмүүс яагаад амжилтанд хүрч чаддаггүй вэ те? Энэ хүмүүсийн энерги хаашаа зарцуулагдаж байна? Энэ хүмүүсийн энерги ерөөсөө сөрөг мэдрэмжийг боловсруулахад, сөрөг бодлуудыг шингэн боловсруулахад хамаг энергинд зарцуулаад үр дүн нь юу үлддэг вэ гэхээр ядарсан бие энергигүй тогтворгүй ажилдаа төвлөрч чаддаггүй гомдлсон ийм байдал үүсэж байгаа болохоор тэр хүн яаж ирээдүйд тавьсан тэр хүрх цэг рүүгээ төвлөрч чадах юм те. Тэгэхээр хүний сэтгэл зүй бол энэ мөнгөтэй бол холбоотой байдаг.
Тий. Амар амгалан сэтгэл зүйтэй хүний тархи амар амгалан байдаг. Тархи маань өөрөө амар амгалан амарсан тархи бол төвлөрч тий ажлаа бүрэн чанартай хийж чадна. Гүйцэтгэлтэй, үр дүнтэй, цаг хугацаагаа өөр ашигтай ашиглаж чадна. Тэгэхээр энерги ухамсарын шатлалууд гэж байдаг. Хитрхи ичимхий хүн тий их мөнгөтэй болох нь хэцүү. Ер нь чадахгүй юм байна. Яагаад гэвэл ичимхий байдал өөрөө ингэ дотоод хязгаар л баггүй юу? Дотоод миний хязгаар гадна ертөнцөөс юм авахаас хязгаарлаж байгаа. Тэ энэ хүн хин нэгэндээ очиж одоо нийгэмдээ харилцаж тэ энергийн солилцоонд тэ өөрийн бүтээсэн зүйлийг нүр бардам өөрийн одоо энэ дотоод авсан боловсрлоо хүртэл үнэлж чадахгүй. Яагаад гэвэл ичимхий байдал нь саад болох жишээний. Тэгээ тэрийг дараахан гэж бодоод би өөрийгөө айгу дараад байдаг дараахан хүн болохоор ингээд байна. Уг нь би чинь нэг мундаг хүн байхгүй юу гэх. Тэгээ тэрнийгээ гаргадгүй байгаад. Уг нь мундаг хүн гэдэг нь үнэн бах. Яагаад гэвэл дотоод тэр хүн өөрийнхөө энерги нөөц болцоо потенциалаа бол мэдж байгаа шүү дээ. Хэр хэмжээний боловсрал авсан тий. Гэхдээ тэрийг авлаа гэд тэрийг та өөрөө үнэлж тий бидэд хувиргаж чадахгүй. Бусдад үнэлүүлж чадахгүй бол энэ бол сэтгэлийн асуудал байхгүй юу? Өөрөө эхлээд үнэлээгүй шүү. Өөрөө үнэлээгүй бусдад өөрийн үнэлүүлж чадахгүй. Хүн ерөнхийдөө өөрийгөө хамгийн түрүүнд үнэлвэл өөрийн бодож байгаа бодол тий бодлоосоо үүсэлтэй одоо бидний төсөл ч юм уу тий миний төлөвлөгөө миний үйлдэл бүгд үнцэнтэй болдог. Тий яагаад гэвэл тэр энерги ухамсарын ичимхий шатлал нь өөрөө хамгийн доогуур доод шат байхгүй юу? Одоо давтамжаараа бол 20 гэж явд юм билээ. За. Тий тэгэхээр ер нь бол айгүй доогуур. Тэгэхэд амар амгалан хүний энерги ухамсарын тэр энергийн давтамж нь асар өндөр байдаг. Тий энэ хоёр хүний сэтгэл зүйн ялгаан тий жишээ нь баяр баясгалын давтамж одоо 500 чивлөө хэдүүлээ мартцсан байна. Өндөр байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хүн болон ичимхий хүний сэтгэл зүйн ялгаа асар их байна. Гэхдээ энэ хүмүүсийн адилхан нэг тал байна гэж бодъё л доо. Мэдлэгээрээ адилхан, боловсрал адилхан, туршлага адилхан байна. Яг нийгэмдэр гарч ирэхэр хэн давмгаа илүү явах вэ гэхэр ялгаатай. Асар их ялгаатай. Тэгэхээр бидний энэ дотоод итгэл нүмшлүүтэй өнөөдөр би дараахан хүн, гэхдээ би мундаг гэдэг мэдээд байгаа. Хүмүүс ингээд ичихгүйгээр ингээд өөрийн төлөө яваад байгааг нь бас яагаад ямар өөрийн амиа хичээсэн хүн бэ гэж эргэлзэл ингээд суучдаг байхгүй юу? Үгүй тийм биш. Хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийн тухай төлөө явах нь бол дан өөрийн төлөө биш байт юм байна. Энэ бол бас нөгөө талаас нийгмийн бас төлөө байж идэг. Тэгэхээр сөрөг итгэл нэмшлээсээ салах ёстой. Хэд ичимхий баригдмал, хэд өөрийгөө шүүмжлэн доор үнэлдэг байдал хамгийн түрүүнд хинт хордоо вэ гэхээр тухайн хүний өөртөө хордоо, дээрэс нь өөрийнхөө авсан боловсролыг мөнгө олгож чаддгүй маш хордоо. Ер нь бол мөнгөний блокийн нэг хэсэг нөхгүй. Цаашлар хүмүүс ингээд нэг нэгэ маш их шүүмжилж байна тий. Амжилттай яваа нэг нэ. Эсвэл гой сайхан байгаа нэг нэ. Маш их шүүмжлээд байна. Энэ нь өөрөө дотооддоо юу гэдэм бэ? За, ёстой гоё асуулт. Тэ шүүмжлэл их байна гэдэг чинь дотоод тэр хүний хязгаарлалт нь хүлээс нь их байна. Нөгөө сэтгэлийн блок нь их байна гэсэн үг. Жишээлбэл амжилттай хүмүүсийг шүүмжлээд байвал тэр хүний дотоод итгэл үнэмшил нь юу вэ гэхээр амжилтыг үзэн ядсан эсэргүүцсэн байдал хандлага харагдаад байгаа байхгүй юу? Тэр аль эсвэл өөрөө амжилтанд хүрээгүйдээ одоо юу яасан байж болох вэ? Одоо тэр хүний тэр амжилтанд хүрээгүйдээ биш, тэр хүн өөрөө анханасаа тэр зүйлийг муу гэдэг итгэл үнэмшил байгаа. Тэгэхээр тэр ийм итгэл үнэмшилтэй хүний далд тухамсар нь яг муу зүйлээс үргэлж хамгаалдаг. Тэгэхээр шүүмжлэл. Тэгээд
хамгаалаад байгаа байдал нь үйлдэл болоод өөрөө ямар ч амжилтанд хүрэх үйлдэл хийж чадаагүй. Яагаад чадаагүй? Нөгөө өөрийгөө барьдаг тэ блок, сэтгэлийн блокод байгаа байхгүй юу? Тэгчвэл тэгнэ, ингэчвэл буруугаар бодчихно. Хүмүүс одоо ингээд намайг муугээ бодчихно гэх юм уу? Ингээд би ичдэг. Гих мэдчлэн маш олон сөрөг одоо бодол байгаа шүү дээ. Энэндээ л баригдаад өөрөө ерөөсөө амжилтын төлөө нэгт яваагүй, хоёрт тэ хүн юм чин амжилттай байхыг хүсэн шүү дээ. Бас би ч гэсэн зөндөө ингээд мэдлэг боловсралтай сурчлаа шүү дээ. Яагаад гэд ингээд бас тэ өөрийгөө энэ үгүйсгэж байгаа хэлбэрийг нуугаад нөгөө амжилттай хүний сул тал нь гараад ирэнгүүтээ дүвийлгэж тэрэн дээрээ одоо бүгд шуурж муулаад ч юм уу те хэд одоо тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр хэд юм алдаа хийж болохгүй гэдэг итгэл үнэмшил давмгаа байдаг хүмүүс өөрсдөө үйлдэл хийж чаддаггүй. Ягаад гэвэл алдаа хийхээс айдаг айцтай байхгүй юу? Айдаг айцтай. Тэгэхээр өөрсдөө тэр үйлдэлийг хийхийг өөрсдөө зөвшөөрөөгүй мөртлөө бусад хүн үйлдээд яваад ахад тэрэн дээр нь ингээд шүүмжлэлтэй хандаад тий эсэргүүцээд жишээлбэл хин нэгний одоо ингээд шүүмжлэгч тал дээр маш болгоомжтой хандах зүйл хин нэгний одоо буруу үйлдэл алдаа оноо хүн юм чинь алдаа оноо гарна тий хүн чинь төгс амьтан биш алддаг энэн дээрээ бүр ингээд үнэн голоосоо тий шүүмжлээл тэрийн түгээгээд бусдад тэрнээс нь хэрвээ кайф аваад тэр хүн би арай өөрийгөө ийм үйлдэл хийгээгүй сайн хүн шүү гэж мэдэрч авал маш боломжтой байгаарай. Яагаад гэвэл бусдын шүүмжлэлтээр өөрт чинь бусдын буруу үйлдэлтэр шүүмжлэхдээ гоё мэдрэмж төрдөг бол энэ бол даалт хумсарт кодлогддог. Энэ буруу үйлдэл тэр миний шүүмжилж байгаа зүйл миний эзэн баярлаж байгаа шүү дээ. Тэ гоё мэдрэмж төрөөд кайф авч байгаа. Тэгэхээр энэ миний эзэнд хэрэгтэй зүйл мөн үү гэл даалт хумсрын төвшөнд код аваад бичээд эргээд миний амьдрал дээр тэр зүйл ороод ирэх магадaltaй. Яг гэвэл даалт хумсэр ер нь бол юуг кодлж чинь тэрийг би мдээгүй байхад үйлдэл болцсон байж идэг. Тэгэхээр мөнгөний блоктой хүн байлаа. Тэгээд тань дээр ирээд магадгүй тийм мөнгөний блокоо тайлуулсан хүмүүс байж магадгүй. Тайлаад энэ ямар өөрчлөлт ирэх вэ? Тийм гоё жишээ байна уу тэнд? Байна. Жишээ маш их жишээ байгаа тий. Ер нь бол мөнгөний блок чинь хоёр урсгалтай байдаг. Орж ирэх урсгалын саад гэж байгаа. Орж ирсний дараах гарах урсгалын ерөөсөө тогтдгүй тийм хоёр урсгалтай байдаг. Энэ хоёр чигийг би авч ажилладаг. За орж ирэх урсгалын саад гэдэг маань ер нь бол их мөнгнөөс айхаа айцтай. Гой сайхан зүйлийг хүртэх ирэхгүй юм шиг мэдрэмжтэй явж идэх хүмүүс. Жишээ нь үнэтэй юм худалдаж авах ч юм уу те өмсөх үед ч юм уу гой газар орж үйлчлүүлэхэд хүртэл нэг сөрөг сонин мэдрэмж авч идэх хүмүүс байдаг. Хүртэх ирэхгүй мэтэр нэг гим хийгээд байгаа юм шиг те. Зарим хүмүүс ингээд аялаад явж байхдаа хүртэл аялах нь ингээд хүртэх ирэхгүй юм шиг те өөрийгөө гимшүүлээд одоо ээж аваа явах хэрэгтэй байсан. Тэ би ингээд ээж аав ингээд тэнцэнэ зовоод ахт би энд ганцаараа ингээд жаргаад байгаа зөвөө буруу юу гэл те. Тэр ерөөсөө одоо цаг дээр төвлөрсөн зүйл байхгүй шүү дээ те. Тэгэхээр ийм хүмүүсийн нэг хүртэг ирэхгүй мэдэр айцтай урсгалыг хаадаг ийм хүмүүсийн сэтгэл зүй. За орж ирсний дараах ерөөсөө мөнгөнд тогтдоггүй хүмүүс юу вэ гэхээр хүлээн зөвшөөрөгдөх хин төлөө байдаг байхгүй юу? Жохон орж ирсэн мөнгө яадаг вэ гэхээр зайлц цайлал хин тэрэндээ ч туслах болол тэрийг ч өрөвдөөл тусалж байгаа юмсан. За би яг болгож штэ. Тэ тэр маань ингээд зовоод байгаа юм чинь гэл ерөөсөө нөгөө мөнгөө өгөртөө ингээд тогтоодгүй. Энэ хүний сэтгэл зүй юу вэ гэхээр өөрийнхөө ингээ урдаа тавьсан хүрх зэг байхгүй байна. Сэтгэл зүйн энэ байдлуудаасаа болоод нөгөө
зориг тий. Зоригтой хүртэл ингээ хойш нь тавигддаг. Зориггүй хүмүүс байдаг. Тэгэхээр орж ирсэн мөнгө дандаа ингээ гарч идэг. Үн бол мөнгө олоод идэг мөртлөө тогтдгоо. Тийм хүмүүс байдаг ш. Тэгэл ном уншуулаад иддэг ш. Тий, ном уншуулаад тэр нь одоо яаж тогтох вэ? Тэр чинь 70 тухамсарт тэр үйл тохиолдсон юм чинь. Тий. Тэгэхээр ийм хүмүүс одоо ингээд кодыг тайлуулж ажиллаад дараа нь ингээ асар их ялгаатай байдаг. Өмнө нь ингээ би нэг юм авахтаа ингээд гимшээд идэг байсан. Чин одоо ингээ зүгээр би өөрийнхөө олж байгаа мөнгийг өөртөө ингээ зарцуулж ингэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энд нэг хууль явагдаад идэм бэ. Мөнгөний сэтгэл зүй дээр хүн өөрийнхөө олсон мөнгөний нөгөө ингээ санхүү заадаг хүмүүс чинь 10% нь өөртөө зарцуул гээл үг нь яриад идэм биш үү. Энэ бас учиртай юм бэ. Яагаад гэвэл бид нар өөрсдийнхөө олж байгаа мөнгийг би өөрийн төлөө зарцуулж ивэл миний тархинд те дофамин ялгардаг юм. Би өөрийнхөө одоо авахыг хүссэн зүйлийн төлөө хөдөлмөрлсөн байна штэ. Гэт улам тэр мэдрэмжийг авахын тулд тэр хүн илүү нөгөө төвлөрч ажиллаж чадна. Энерги нь те потенциал нь зөв зүйлд зарцуулагддаг өөрийнхөө. Тэгэнгүүтээ улам ингээд тэр хүний одоо бизнес ч юм уу ажил нь ингээд өргөжөөд идэг. Тэгэхээр хүн хамгийн ихэнд өөртөө зарцуулж өөртөө инэрэнгүү байж сурах хэрэгтэй юм байна. Өөртөө хатуу хүн бол бусдыг яаж. Тий. За нөгөө талын өөртөө ч биш бусдад өгөөд идэх хүн байж штэ тий. Тэр хүн бас ялгаагүй хүлээн зөвшөөрөгдөхийн тулд л мөнгө засаад байгаа хүн багхгүй юу. Тэрийг өөрөө ч мэддэггүй. Яг нөгөө блог тайлах дээр ирэхээрэл гайхдаг баг. Хөөх би чинь хүрийн төлөө юус байдгүй юм штэ. Нэрээ бодоод исэн чинь дандаа хүний төлөө өөрийн олсон мөнгийг ерөөсөө өөрөө ингээ үр шимийн өцөх биш дандаа бусдын төлөө байсан байна. Юуны төлөө ингээ бусдад өгөөд байгаа юм бэ гэхээр ерөөсөө нөгөө хүлээн зөвшөөрөх өөрийнхөө үнцнийг мэдрэх. Тэгэхээр энэ хүний мөнгө нь блокийг ингээ тайлсны дараа яадаг вэ гэхээр дараа нь тэр хүн тэр мөнгө зөв зарцуулж эхэлдэг. Өөрийн зорилго үн цэнтэй зүйл рүүгээ хоримтлуулна. Тэ өөрийн бизнесийг зөв ингээд өргөжүүлэх юм уу? Сайжруулах. Асар их ялгаатай байдаг. Тэгэхээр энэ миний 70 тухамсрын автоматчлагдсан энэ үйлдэлүүд бол тэг би ухамсартайгаар өөрчилж байгаа байхгүй юу? Тэгэхээр мөнгөний сэтгэл зүйн блогийг тайлсан хүмүүс бол дараа нь маш сайн амжилтанд хүрсэн хүмүүс байна. Жишээ нь ерөөсөө гэртээ сууж исэн хүмүүс маань, ээжүүд маань өнөр албан тушаал дээр очсон байгаа. Маш том компаниудын саналыг хүртэл авч чадсан байгаа. За бүр нэг компани маш том гүйцэтгэх захирал хүртэл болж исэн. Өмнө нь тийм эмэгтэйтэй ажиллахад хүртэх ирэхгүй гэдэг кодтой хүн яаж захирал болох юм те? Болохгүй байхгүй юу? Би хүртэх ирэхгүй гэдэг энергид ингээд хугаасаа хашгирч байгаа шиг хүмүүс тэрийг мэдрэн штэ. Өдөр шөнөгүй ажиллаад идэг. Тэ? Би хүртэх ирэхгүй. Би хүртэхийн тулд надаас маш их зүйл гарах ёстой гэдэг тий. Ийм одоо зүйлээр ажиллаад исэн хүмүүс маань блог тайлуулсны дараа шал өөр болсон. Би чинь дэжгүй юм биш тий. Яа байж болохгүй гэж тий. Тэгэл бүр гүйцэтгэх захиралд хүртэл очсон. Яг тэгвэл тэр хүний мэдлэг нь бол хангалттай байсан. Туршлагуул хангалттай. Даанч нэг өрөөс шалтгаалсан сэтгэл зүйн байдлаасаа болоод амжилттай дараад байдаг. Тий. Одоо энэ амжилт болон сайн сайхан зүйлийг хүртэх хэрэггүй мэтэр өөрийгөө хаачихсан. Тий. Тэгэхээр тэр нөгөө таны энерги ухамсарлын шатлалын хамгийн доод төвшөнд байдаг зүйлүүд бол одоо нөгөө гомдлох, уур уцаар бухимдал те тэгээд хохирогчийн дүртэй байх. Бусдаас ингээд дандаа бурууг хайдаг. Нэг иймэрхүү ухамсарын төвшөнд ингээд одоо их байгаа хүмүүсийг ингээ анзаараад тахад одоо ер нь бол нэг сэтгэл готролын хэмжээнд очсон хүмүүс яг энэ доод хэсэгт байд юм байна л та. Тий. Тэгэхээр нөгөө хүмүүс одоо нөгөө ямар үед одоо сэтгэл зүйчд очих вэ гэдгийг одоо нөгөө чинь би ханиалгаа дээр эмчтэр очиод ханиад нэмчүүлээд авна гэдэг шиг сэтгэлтэй нь одоо нэг тийм өөр мэдрэмжүүд байна да. Хит их хүнд гомдоод байна уу?
их шүмжлээд байна уу? Хэд их уур хүрээд байна уу? Хэд их бусдаас хамааралтай юм шигээр эднэр л ингэж байгаа учраас би ингэж амьдраад байна. Миний эргэн тойрны хүн л ингэж байгаа учраас би ингэж байна гэдэг нэг зүйл одоо яг юм нөгөө асуудалтай хүмүүсийн гол юу нэт юм шиг. Одоо хамгийн анхны шинж тэмдэг гэх юм уу те харахад за энэ хүн нэг сэтгэл зүйн тусламж авах болцсон байна. Блоко тайлбарлах болцсон юм уу гэж би хараад байгаа. Болцсон. Одоо хэрвээ хүн байнгын сөрөг мэдрэмжтэй явж болтгоо. Тэ сөрөг мэдрэмж болон сэтгэл зүйн хүнд байгаа үед тэ яг тийм мэдрэмжтэй хүн оронд орж унтаж болтгүй. Бүр. Тэр мэдрэмжтэйгээр. Тэгэхээр ер нь бол хүн сэтгэл дотрол амьдардаг байхгүй юу? Тийм. Сэтгэл чинь ямар байна? Чиний амьдрал чинь ер нь бол тийм л байгаа. Тэгэхээр сэтгэл дээрээ л анхаарах хэрэгтэй. Бид нар хэд эгондо баригдаад идэг байхгүй юу? Тэгэх ёстой, ингэх ёстой гэж баахан шалгуур байгаад идэг. Хизээ биелүүлж, хизээ тэрнийг хүрэх гээд байгаа тийм. Тэгэхээр тийшээ хэн хүргэдэг вэ гэхээр өөрөө ч сэтгэлэл хүргэж чадна. Сэтгэл чинь амар амгалан байх юм бол өөрөө чинь тэр их эзэмшлэн боловсрал мэдлэгээ зөв ашиглаж зөв тэ амьдрал дээр эерэг байдлаар ашиглаж үр шимийг хүртэж чадна. Одоо ингээ хитрхи хин нэг шүүмжлэх байдал маш их байгаа. Энэ хүмүүс бол мэдээж ингэж нөгөө тэрнээс болж байгаа, энэс болж байгаа гэж хэлэх нь зөв бах тий. Тэр хүний хувьд. Гэхдээ одоо би нөгөө блог тайлагч хүний нүдээр ингээ харахад миний өмнө ингээ ирсэн хүмүүс тэр ажиллана штэ. Тэр хүн өнгөрсөнд суулгасан маш их сөрөг итгэл үнэмшлүүд дээр сөрөг сэтгэлийн блок дээр тэр мэдрэмж сөрөг мэдрэмж дээр гацдаг байхгүй. Тэр сөрөг мэдрэмж нь ингээд үүсэт идэг болохоор нийгмээсээ болж байгаа нөхрөөс болж байгаа эхнэрээс ч юм уу одоо энэ ажилт нэг тэр тийм байгаа болохоор би ийм хэцүү байгаад байна гэж ингээ гомдлоод байгаа байхгүй юу? Яг үнэндээ тэр хүмүүс бол байгаагаар л байгаад байгаа. Нийгэм бол байгаагаар л байна. Хүн болгоно өөрийнхөө амьдрахын төлөө л зүтгээд байна тий. Хитрхи их ийм сөрөг мэдрэмжин дотроо төөрөлдөж буруу бодлоод орж ирээд буруу дүгнэлт үүсэл харилцаан дээр маш том зөрчил үүсдэг. Яг үнэнд энэ сөрөг мэдрэмжүүд хизээнийх вэ гэхээр айл олон жилийн өмнөх зүйлүүд өнөөдөр сэтрэх магадaltaй байхгүй юу? Нөгөө л хүүхэд настай бол магадгүй хүүхэд настай байх. Хүний амьдрал ер нь бол 12 жилийн циклтэй байгаа шүү дээ. 25 нас хүртэл ер нь бол амар амгалан хүн явцдаг. Өнөөдөр сэтгэлээр унлаа гэхэд 2 оны дараа зүгээр болчихдог. За асуудал хизээнээсээ ерөнхийдөө ийм шүүмжлэгч байдал ингээ гинт үсэж эхэлдэг бай гэхээр 25-аас хойшоо 30 гараад бий болж эхлээд 35-аас хойшоо бол ер нь бол оргил ер нь сэтгэл зүй дээр анхаарад өөрийгөө судлаад тэгэхгүй бол энэ байдал чинь ингээд өргөлжлээд миний зуршил болох магадaltaй. Тэгэхээр өнөөдөр би хин нэг ингээ буруутгаад шүүмжлээд ивэл тэрнээсээ л болж байгаа гэд хүн болгоо ер нь бол энэ өөрийгөө хамгаалах сэтгэлийн хариу үйлдэлтэй штэ тий. Яг үнэндээ энэ нь айл хэдийн өмнө 12 жилийн өмнө ч юм уу 15 жилийн өмнөх миний далд ухамсарын код өнөөдөр миний амьдрал дээр ингэж үр жимсээ өгчиж магадгүй байхгүй юу. Тэгэхээр сэтгэл зүйчийн өмнө хүмүүс анх ирэхдээ одоо ирж байгаа хүмүүсийг ингээ харлаа л да. Анхны ирсэн шалтгаан нь бол яг нэг өөр зүйлээд шүү дээ. Хажуудах маань ингээд байна ч гэдэм үү. Эргэн тойрны хүмүүс маань ингээд байна. Тэгээд яг таныг ажиллаад үзсний дараах ингээд жишээнүүдийг сонсоод байхад тэр хүмүүсийн тайлсны шалтгаан шал өөр зүйл дээр байдаг. Жишээ нь би ч гэсэн танаас бас төгшүүрийн юм дээр блог дээрээ. Одоо би бол жишээ нь ямар нэг том ажил бүтээхийн өмнө юм уу. Ямар нэг онцгой чухал эсвэл онцгой чухал шалгалт эндээ би маш их ингээ бэлдээд байгаа хэрнээ төгшөөд идэг гэсэн байхгүй жишээ. Энэ төгшүүрийг арилгах надад одоо жишээ нь маш хэцүү идэг жишээ. Ямийн жоох ингээ хотоодыг барьсан маягтай тий. Төгшүүр цаанаасаа төгшүүр дөрөө тэр нөгөө шалгалт болох гээд идэг.
жишээ нь би хоол идэж чадгаа болж энэ бүр надад багаас байсан тий. Ахлах дундаа ингээд байх үеэс ингээд суудсан байсан зүгээр. Тэгээд насанд хүрсэн хойноо ч гэсэн яг тэр одоо хүний нөгөө шалгалттай чухал дүүц хүйц ч юм уу нэг тийм онцгой үйл явдал дөхөөд ирэхээр би ингээд урьдчилаад төгшөд идэв гэсэн. Энэ төгшүүр дээр би ингээд танаас терапи аваад үзсэн чинь шалтгаан шал өөр газар байсан. Үнэхээр гайхалтай. Тий, шал өөр. Бүр бага насанд айгүй тийм санамсаргүй тохиолдлоор болсон зүйлийг маш хүчтэйгээр хүлээгээд авсан. Тэр маань миний амьдрал насан туршийн одоо ингээд төгшүүр болцсон байж исэн. Тэр нь ингээд тайлах хүртлээ шүү дээ. Ингээд яа дагаа явж идэг гэхээр өөр бусад хүмүүсийн сэтгэл зүйн асуудлууд ч гэсэн бас өөр газар тэр цэг нь байдаг. Тийм байна лээ тий. Тий, одоо амьдрал дээр гарч байгаа үр дагавар нь өөрөө маш хохиролтой байхгүй юу? Одоо жишээ нь чи төгшүүрээсээ болоод тий чиний төлөвлөгөөнүүд хойшлогдож штэ. Чиний одоо зорилгоудад ингээд саад болоод байна. Мөн үү? Тэрнийг ингээд даваад гарцсны дараа л тэр төгшүүр арилдаг. Тий. Тэр хүртлээ ер нь бол маш удаан төгшнө гэдэг чинь хүний ходоод эргэтэн системд айгүй их дарамт ирж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр энэ даалт хумсрын юм нэг онцлог байд юм аа. Өнөөдөр миний ингээд төгсөж байгаа мэдрэмж тий надад яг үндэ одоо чиний саяны мэдрэмж чамд яг үндэ аюулгүй байгаа даахгүй юу? Тэр ямарваа нэг том ажлыг эхлүүлэхийн өмнөх гарч иж байгаа төгшөр байна шүү дээ. Тийм. Гэхдээ энэ бол яг бодит төр чамд ирж байгаа маш том аюул бол байхгүй. Гэхдээ чамд төгшөрийн мэдрэмж төрж ийн гэдэг чинь чиний өнгөрсөн нөгөө амьдрал дээр үүссэн аюултай гэдэг тохио тархин дээр асаж байгаа байхгүй юу? Ачаалуулаад. Тий, асаад ийн. Тохио өгöd ийн. Аюултай байх магадaltaй шүү болгоомжтой байгаарай гэдэг ийм команд чамд өгж байгаа. Тэгэхээр энэ айл хизээний суудсан зүйл байдаг. Тэгэхээр хүмүүс бидний нөгөө даалт хумсрын онцлог энэ өнөөдрийн энэ миний урд байгаа баавгай бол аюултай. Би энэс айн тий. Тэгвэл баавгай юу эсвэл энэ ямар ч аюулгүй нөхцөл байна уу гэдгийг ялгаж чаддаггүй. Кодлоод авсан зүйл л бол аюултай л гэж хөдөлсөн бол энэ бол аюултайгаар л байдаг тий. Болгоомжлох ёстой чи гээл дараа нь тэр одоо өмнө нь авч ирсэн сэтгэлийн гэмтэлтэй төстэй үйл явдал орой төрөнгүүдээ маш ингээ ухаалаг ажилдаг. Энэ нөгөөдөгтөө төстэй байгаа юм биш үү? Тэ? Тэнгүүд энээс хамгаалаад нөгөө төгшөөрээр хамгаалаад байгаа байхгүй юу? Үүнтэй ижилхнэр тий зөвхөн одоо миний энэ төгшөөрийн эмгэг гэлтгүүгээр хүний одоо амьдралд болсон ямарваа нэг жижигч вэ томч вэ үйл явдлаас шалтгаалаад багтаа авсан ч юм уу эсвэл одоо хизээч амьдрал хизээ нэгэн цагт авсан тэр нэг зүйл хүний амьдралд ингээд маш ихээр нөлөөлөл үзүүлдэг юм байна. Жишээ нь өнөөдрийн битүүрийн яриад байгаа энэ амжилт мөнгө гэдэг зүйл те бид нар амжилтанд хүрэхийг бүгдээрээ хүсэж байгаа. Ямар өөр өөрсдийнхөө дүрээр би мундаг эмч байгаад энэ эмч гэдэг мэргэжлэрээ амжилттай болохыг хүсэж байна. Би мундаг дуучин байгаа дуучин гэдэг мэргэжлэрээ амжилттай болохыг хүсэж байна. Өөр өөрсдийн мэргэжил өөр өөрсдийн чадвараар амжилтанд хүрэхийг бүгд хүсэж идэг. Гэхдээ энэ зүйлд маш их цаг хугацаа ч юм уу бүх зүйлээ ингээд зориулаад байгаа хэрнээ нэг л болохгүй байгаад байл тэр хүнд бас нэг код байгаад байна. Жишээ нь одоо намайг хүүхэд байхад ингээд амар мундаг айгүй гоё хоолойтой их гоё ихч бидэг гэсэн. Тэгээ би одоо боддیں۔ Тэр ихч яагаад одоо миний мэдгээр үнэхээр гоё хоолойтой. Ерөө Монголд тэр одоо амжилтанд хүрсэн бол бас их гайхалтай дуу. Тэгэхээр яг тэрэн шиг тийм нөгөө амжилтанд хүрч чадаагүй одоо дотоод нөгөө нэг блокосоо болоо тойрсон хүмүүсүүд их байдаг юм биш байгаа. Байдаг шүү дээ. Маш их байдаг. Одоо блогод тайлуулж байгаа хүмүүс дотор гайхамшигтай потенциалтай хүмүүс байдаг. Үнэхээр гайхалтай. Даанч юу саадуулж ирсэн бэ гэхээр тэр хүн өөрөө л өөртөө саадуулж ирсэн юу вэ гэхээр тэр дотоод үнэмшлээсээ л болж байгаа. Би арай болоогүй. Би хангалтгүй. Би чадахгүй байх та гэдэг ийм нэг зүйлд итгээд тэ чадахгүй байх үеийн тэр одоо эрсдэлтэй зүйлээс ямар мэдрэмж авахаас зайлсхийж бүх боломжоосоо татгалцсан өөрөө алдсан
байдаг хүмүүс байна. Тий. Одоо ингээ хоёр хүн байлаа л гэж бодъё л да. Нэг нь эрүүл сэтгэл зүйтэй, нөгөө нь одоо таны хэлж байгаагаар сөрөг сэтгэл зүйтэй хүн байл. Та бид хоёр дээр ирээд яг адилхан нэг боломжийг өгье, тэ? Энийг хийх юм бол энэ зүйлийг хийх юм бол та хоёр амжилтанд хүрнэ гэхэд л нөгөө сэтгэл зүйн онцлогоосоор шалтгаалаад эрүүл сэтгэл зүйтэй нь тэгээл та гэд энэ боломжийг шүүрээд авч чадах. Нөгөөх нь 1000 бэлдээд өглөөч гэсэн сөрөг тал юм. Эний чи хийвэл дампуурчих юм биш үү? Эний чи хийвэл ингэчих юм биш үү гэд ингээд тойроод яваад идэг байх нь л дээ миний ойлгосноор. Тий одоо айдас давмгаа хүн чинь сөрөг талын л хараад байна. Боломжуудаас алддаг. Сөрөг талыг харна. Яагаад гэвэл айгаад байгаа мэдрэмж өөрөө тэр хүнийг хамгаалж байна тий. Битээ тийшээ очих юм бол чи дампуурна. Дампуурвал хинж биш болно. Нөгөө нэг ямар код авсан бэ тэрүүгээр л сэтгээд байна. Тэгэд нөгөө боломжоо алдчихна. Тэгэл дараа нь өөр хүмүүс тэр өөрийнх нь бодоод исэн аюулгүй шин санаа бодлуудыг хэрэгжүүлсэн айл хэдийн амьдрал төр бий болцсон байж идэг жишээ нь. Тэгэхээр ерөнхийдөө альва юм бол тухайн хүний өөрөөс нь л хамаарна. Тий. Яг өөрөөс нь. Тий. Энээсээ яаж гарах уу гэдэг гаргалгаа өнөөдөр байна. Хүн сэтгэлийн блокол тайлах хэрэгтэй. Тэгэхээр ер нь асуудлын гол нь бидний дотоодд байгаа. Дотоодд байна. Өөртөө л байна. Одоо ингэ боддог байхгүй хүмүүс нийгэм нь юм учраас тэг хэцүү учраас боломжоо хулгайлуулчлаа. Магадгүй энийг би үгүйсэхгүй шүү дээ. Энэ бол үнэн. Гэхдээ бүх боломжоо хулгайчлаа гэд бид нар ингээд зүгээр байгаад болохгүй тий. Энэ хэцүү нийгэм дотроо маш гоё амьдраад байгаа хүн бас байна. Зөндөө. Яагаад тэр хүн бол бусдад гомдлох биш. Тэр хүн өөрийнхөө байгаа нөөц бололцоог зөв ашиглаж байгаа. Тэрэнд энерги нь зөв зарцуулагдаж байна. Тэгэхээр энэ ялгаатай байхгүй юу? Тий, ялгаатай. Жишээ нь одоо нийгэм нь гоё сайхан одоо өөр улс орны иргэд дотроо ч гэсэн нэг болохгүй бүтэхгүй ядуу яваад байгаа ч байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол тухайн хүний өөрийнх нь дотоод мөн чанар итгэл үнэмшлээс ер нь бол амьдралынх нь одоо хувь заяа ер нь шууд хамааралтай гэдэг. Тэгэхээр дотоод хүлээсээ тайлах хэрэгтэй. Тийм. Сэтгэл зүйч дээр очиод амжилт олоогүй гэсэн хүмүүс бас их байд юм билээ. Тэдгээр хүмүүсийн яриаг би бас сонсож үзсэн л дээ. Би ингээм амьдралаа ингээд яасан чи тэр хүн одоо ингээд надаас шал утахгүй асуулт асуугаад тэр би дахиад чичмаргүй санагдсан ч гэдэм юм. Тэгтэл тэр хүн өөрөө ингээд амар сэтгэл зүйн хүнд асуудалтай л байгаад байгаа юм л та хараад байна. Тэгээд сэтгэл зүйч тэр 2-3 удаа очих оролдлого хийгээд тэр нь бүтлгүй болсон. Тэгэнгүүтээ тэр одоо буруутгалаа сэтгэл зүйчтэй одоо чадваргүй байсан ч гэдэм үү те өгөөд идэг. Тэгтээ би бас нэг зүйлээс ингээ уншиж ирсэн. Хүн өөрийнхөө маш их асуудалтай байх тусмаа одоо миний нөгөө дотоод далд ухамсар маань очиод нөгөө сэтгэл зүйчдэр очихор чинь мэдээж тэр нөгөө анхны шарх авсан газрыг одоо нээн гэсэн үг байх нь л те. Тэгэхээр нөгөө далд ухамсар маань тэр шархаа нийлэгмэргүй байгаа шүү дээ. Чи энэ шархыг нээвэл чи өвдөн шүү дээ. Чи тийм үү? Тэнгүүтээ одоо нөгөө нэг аль болох сэтгэл зүйчдэр очихгүй байх. Дахиж очихгүй байх сонголтыг хийгээд ингэж үү? Тийм, үгүйсгээд идэм байна. Тэгээд тэрэндээ дийлдэхээрээ одоо уг нь бол сэтгэл зүйчнэр өөрчлөлт хэлдэг юм л да. Дахиад ирэх хэрэгтэй. Хэдий чиний ирмээргүй санагдаад байна. Тэр нөгөө асуудлаасаа цухтаагаад байгаагийн хэлбэр шүү. Төвчээр гаргаад өөртөө ажиллаад ирээрээ гэд одоо уг нь зөвлөдөг юм шиг байна. Тэгэхээр их хүнд асуудалтай хүмүүс бол тэр асуудлаас ингээд цухтаагаад байдаг. Тэрийн нөгөө миний дотоод тал тухамсар нөгөө үндсэн юма тайлахгүй ингээд цухтаалгаад идэм биш байгаа гэж би одоо харсан л та. Ер нь бол бид нар өөрсдийн эзэн өөрөө байх хэрэгтэй байхгүй юу? Тэ. Өнөөдөр миний амьдралын удирдлага хэний гарт байна? Миний гарт байх хэрэгтэй. Миний гарт байх хэрэгтэй шүү дээ. Тэр хүн тэглээ гэд би энд дуурлаад ивэл удирдлах хүнд байна. Нөгөө хүндээ хүцэн байна те. Энэ хүн ингэж байгаа болохоор би гомдоод байна. Удирдлах хаана байна? Өөр хүнд байгаа байхгүй. Тэгэхээр удирдлах энд байх хэрэгтэй. Би надад л байх хэрэгтэй.
Би өөрийн энэ сөрөг мэдрэмж дотроо тэрэндээ өдөрдүүлэл яваад ивэл би эзэн нь биш байна. Би өөрийн сөрөг бодол дээр живээл амьдраад ивэл эзэн нь би биш байхгүй юу? Минь намайг бодол маань өдөрдөөд байна. Гэтэл энэ дээр хүмүүс ингэ ойлгох хэрэгтэй. Тухайн хүний өөрийнхөө амьдралын хариуцлага нь яг үнэ сэтгэл зүйч төр биш шүү дээ. Тэр шүү дээ. Өөрт нь өөрөө сонголтоо хийх ёстой. Тэ? Ямар ч хүн би өөрчлөгдөж чадна гэдэг ийм хатуу байр суурьтай байх юм бол чаддаг. Тэр хүний асуудал энэ тэнгэр нурцсан чимшиг том байсан ч гэсэн гарч чаддаг тийм үйлчлүүлэгчд надад байгаа. Хүүхийг яаж давж одоо тисэж ирсэн бол тоо гэж бүр одоо би гайх хэмжээний хүмүүс маань тууштай явж агаад маш гоё болсон хүмүүс их байна. Үр дүн гарцсан. Энэ юу вэ гэхээр тухайн хүний өөрийнхөө амьдралын удирдлагыг өөрөө ингээд аваад би нэг давж туулна гэсэн байх юм шиг. Тий. Ер нь бол сэтгэл зүйчдэр очихол юм бол нэгдэх ёстой. Нэгдэхгүй бол татаа дунгаа биш доторхыг яаж болох юм? Тий. Юмаа ярих ёстой. Гаргалгаа бол байдаг штэ. Ямар ч үед тий. Тэгэхээр ер нь хүний өөрөөс нь л хамаарах байх гэж би боддог. Тий сэтгэл зүйчдийн буруу гэж би эзэж бодохгүй. Тэр хүн бол одоо үйлчлүүлэгч өөрөө хийж байгаа ажлыг одоо үр дүн гаргачихсан гэж бүх хүмүүс тэгж бодно штэ. Миний өмнө ирсэн үйлчлүүлэгчд үр дүн гарсан одоо кейсүүдийг би ажиглахад яг миний үгийг дагаж явчихсан хүмүүс байхгүй юу. Тэдэн удаа орно шүү. Тэдэн удаагийн уулзалт хийгдэн. Энийг чинь хоёулаа ингэж ажиллая тгий гэд. Яг тэрийг дагаж ажиллаж чадсан хүмүүс 5-6 сарын дараа шал өөр болчдөг. Өөр төвшөнд очдөг. Дараа нь ингээд үнэхээр гоё талархууштай. Ингээд эргээ сэтгэлээ бүр ингээ илэрхийлээд гоё явж идэг байхгүй юу. Тэгэхээр энэ дэр миний нөлөө хэдэн хувь байсан бэ гэхээр би 20% баг. Тэр хүн 80% өөрөөс нь шалтгаалсан гарна. Тий. Ирэх одоо товлсон цагтаа ирж уулзах тий. Энэ бол айгуу чухал. Тий, тэр хүний өөрөөс нь л хамаарна. Ямар ч хүн өөрийнхөө дотоод хүлээс сөрөг итгэл үнэмшил одоо тэр сөрөг ингээд сэтгэл готролд ороод байгаа амьдрал ингээд зогссон юм шиг л тий. Энэ мэдрэмжээс гарах бүрэн боломжтой. За, иргэн тойрон маань ингээд янз янзын сэтгэл зүйн одоо хариу рефлекс гаргаж байгаа хүмүүс байдаг л да. Жишээ нь одоо нэг хүн дээр ингээд ажиглаад байгаа. Тэр хүний ингээд бусдад харьцах хандлага нь хүмүүс намайг дандаа ашиглаад байна. Намайг ашиглах болохоор л надтай харьцаад байна. Хүмүүс намайг ашиглах ч л харьцдаг. Зүгээр яагаад надтай найзлах байгаа юм бэ? Гэдэг ийм одоо өнцгтэр тавьсан нэг хүн байгаад байна л да. Энэ хүний сэтгэл зүйдээ яг юу байдаг вэ? Хүмүүс намайг ашиглаад байна гэдэг байгаа энэ. За энэ хүн болохоор ер нь гацалтанд орцсон хүн. Энэ хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд нилээн хүмүүстэй одоо цаг хугацаа энэ нэрэгтэй зарцуулсан. Тэгээд залхсан. Тэгээд тэр хүмүүсээс тэр хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэдрэмж ирээгүй болохоор зүгээр ингээ ашиглагдсан биз дээ. Би чинь сайхан сэтгэл гаргаж ирсэн юм чинь. Тэ? Эргээд тэр хүнээсээ бас хүлээлт байна штэ. Тэгэхээр чинь нөгөө хүнээс нь ирэх ёстой хүлээлт нь ирэхгүй болохоор намайг ингээ ашиглчихдээ юм биш үү гэл тэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө саяны хэлсэн амьдралын тэр удирдлага хийнд яваад байгаа. Бас дахиад бас л нөгөө хүн дээр яваад байгаа үстэй. Тэгэхээр бид нар өөрсдийн амьдралын эзэн өөрөө л болох ёстой. Би өөрийнхөө ажлыг л өөрөө л хариуцлагатай хийх ёстой. Тэр хүндээ би туславал нөхцөлгүйгээр туслах ёстой тий. Дараа нь ингээл тэглээ намайг инглээ гэд ингэж л суудаг бол таны дотоодод нэг хүлээн зөвшөөрөгддөггүй. Тэрний төлөө яваад байгаа код байдаг гэдгийг анзаарах ёстой. Тий. Энд дээр одоо би өөрөө ч гэсэн мэдэрч үзлээ. Таны нөгөө бүтэн сэний уулзалтан дээр ирдэг хүмүүс зандаас одоо идэвхрэлт хүрээд
үр дүнд гарсан хүмүүсийн сэтгэл зүйн одоо vibe-ыг ингээ харсан л да. Мэдээж тэр хүмүүс анхандаа яг л нөгөө асуудалтай хүмүүс шиг те мэдээж сэтгэл санаа уналтанд орсон. Миний эргэн тойрны хүмүүс болохгүй байна. Миний аав ээж болохгүй байна, ах эгч болохгүй байна. Миний хань ижил үр хүүхэд болохгүй байна гэсэн тийм өнцөгдөр анх бүгдээр ирсэн юм шүү да. Тэгээ эдгэрэлд өрцөн хүмүүсийг нь харахаар шал өөр болцсон байдаг. Асуудал надад байсан. Тий. Асуудал надад байсан юм байна. Өнцөг тийм болчихсон. Тэрийг нь л би ингээ буруугаар ингээд тусгаж авцсан байт юм байна. Тэгээд тэр хүмүүс ингээд өстой аз жаргал гэх юм уу те нөгөө допаминыг хангалттай ингээ ялгаруулад үүлэн дээр нисэж байгаа юм шиг л одоо хөлн дээр газар төрөхгүй болцсон. Тийм гоё үр дүн гардыг байна гэдэг би нэг хадлаа. Гарна. Тий. Тухайн хүний өөрийнх нь дотоод яг бие тий гэрэлтэж гарч ирэх байхгүй юу? Өмнө нь юунд баригдчихсан байд. Хүлээсэнд маш нийгэмээс хүлээдэг, аав ээжээсээ хүлээдэг, нөхрөөсөө хүлээдэг, тэр ингээгүй гэд жоохон үйлдэл хийнгүүдээ дараа нь нөгөө намайг ашиглажлаа. Уг нь бол би сайхан сэтгэл гаргаж ирсэн юм аа. Гэл ингээд яваад исэн хүмүүс маань удирдлагаа өөрөө аваад тий бүх хүлээсээ тайлангуудаа ер нь бол бүх зүйл боломжтой юм биш үү? Би бас хүртэх ёстой юм байна гэл том өрөөдөлтөө болцсон. Тэр таны эмчилгээний арга барилыг ингээд мэдрээд үзэхээр тэдгээр яг хүний амьдралд болсон онцгой янз бүрийн сэтэл төрүүлэх үйл явдлууд бол байж болоод байгаа юм тий. Тэр үйл явдлууд бол тэр одоо нөгөө зүйлийг дооншлох, илэрхийлэх үйл явдал байсан юм байгаа. Тэгтээ яг асуудлын гол мөн чанар нь миний дотор байдгийн байна. Тэр би дотоодтай, миний дотоодтай ажиллаад миний дотоодд одоо нэг тэнийг ойлгоод ухаарчаар асуудлыг шийдчихдэг. Ингэж тайлагддсан байна гэж би ойлгосон таны эмчилгээ. Одоо миний эмчилгээний арга барил юу гэхээр ер нь бол бүтэн хүн болох зорддог байхгүй юу? Бүтэн хүн болно гэдэг чинь юу гэхээр хүний махан бие, сэтгэлийн бие болон сэтгэл зүй, сүнсэн бие энэ гурвуулангийн тэнцвэрт байдалд оруулах байхгүй юу? Хитрхи махан биедээ төлөрсөн материалист хүн. Энэ хүний сэтгэл уналтанд орж ирэл эго нэгсэл тэгэл угаасаа дотоод зөрчилдөөн үүсдэг. Тэ? За сэтгэлийн биедээ хэд анхаарсан хүний дахиад нөгөө дотоод сүнсэн мөн чанар нэг сүнслэг байдал бас л өсвөлнтэй. Ухаарл сургамж авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр сүнсэн бие бидний өнөөдрийн амьдрал дээр ирж байгаа одоо ингээд ихний сэдв маань мөнгө тий. Мөнгийг ирсэн штэ. Тий. Ядуу байх. Тий. Энэ зүйлүүд бүгд яг үнэндээ миний амьдралд маш том сургамж ухаарлыг өгөх гэж л байгаа. Би ядуу байвал би ухаарах хэрэгтэй байхгүй юу? Тий. Миний дотоод итгэл үнэмшил баян үнийг үзэн ядаад байгаа байхгүй юу те? Тэгэхээр чинь би ядуу байна. Тий. Тэгэхээр энэ ч гэсэн хүн штэ хүртэх хэрэгтэй. Сайн сайхныг би ч гэсэн хүн би бас хүртэх хэрэгтэй. Ийм сайхан ухаарлыг ингээд яг үн зүрхнээсээ авч сүнсэн одоо сүнсээрээ мэдэрч авах юм бол тэр хүнд маш том трансформац болдог. Тэгэхээр энэ хүн яадаг вэ гэхээр тэр хүний нүдэнд баян үнч хүн, ядуу үнч хүн байхгүй юу? Ижил төвшнийг харьцаж. Тий. Тэнгуудаа өөрийнхөө зорилгоудын төлөө ингээд амар амгалан айж ухаан алхна. Хаяанд тэр нь биелэгдэнэ. Тий. Одоо биелэгддэггүй зүйл гэж би мэдхгүй хүний амийг л одоо нөхөж өгч болохгүй бах тий. Түүнээс чи амьд байгаа бол чамд бүх зүйл боломжтой гэж би боддог. Гайхалтай. Тийм. Үнэхээр гайхалтай үг. Амьд л байгаа бол тий бүх зүйл боломжтой. Өвчнөө хүртэл эдгэх боломжтой. Тий. Тэгэхээр ер нь бол тухайн хүн өөрийгөө л үнэлэх ёстой. Бид нар яагаад мөнгөний төлөө, яагаад нийгмийн тий, яагаад харилцаа маань ийм, яагаад би ерөнхийдөө ийм орчинд байна. Тий. Яагаад би хөндлүүлж чадахгүй байна. Өнөөдөр би яагаад их гомдлоод яагаад намайг гомдоод байна. Яагаад би гомдоод байгаа. Тий. Би гомдлоод байна. Би гомдоод байна. Энэ юу юм бэ? Энэ юу юм бэ? Нэг юм болохгүй шүү дээ. Тэндээс нэг ухаарл авах хэрэгтэй. Ухаарл авах хэрэгтэй. Яг эцэст нь ингээд хүнийг ингээд ухаад үзэхэд зүрхэндээ одоо ингээд зүрхэнд нь юу байдаг вэ гэхээр эцсийн эцэст үн цэнтэй гэдэг
мэдрэмжийн төлөө байдаг. Сэтгэлийн маш олон хариу урвалууд юуны төлөө байдаг вэ гэхээр үнцэндээ алдахаас болгоомжлсон. Дандаа хаадаг өөрийгөө. Тинчнээ очивол буруу очих үед энэ чинь үнцэнээ алдахаас айгаад байгаа байхгүй юу? Тэрний өөдөөс ингээ хэлжвэл намайг ингээ будаа болгочвол яана. Дахиад энэ үнцэнийг хамгаалаад байна. Тийм. Энэ нэг өөрийгөө хамгаалаад. Нөгөөх нь ингээ яваад хичээгээд гүгээд байна. Бас л тэр үнцэнд хүрч гэнсэн. Тэ. Яг үнд энэ үнц нь анхнаас л байгаад идэг. Үүнийг ухаарахгүй байгаад байна. Тэгэхээр энэ миний одоо арга барил маань ерөөсөө ишиг л чиглүүлж өгдөг. За энэ ухаарлыг аваад эмчлэлээ гэхэд хүмүүс зарим хүмүүс гэдэг шүү дээ. Би нэг сэтгэл зүйчдэр очиод гоё явж хагаад хэсэг хугацааны дахиад миний одоо сэтгэл готрлогдолцсон ч гэдэг юм уу те. Ухаарл аваагүй. Тэгэхээр ухаарл аваагүй. Сэтгэлийн бие дээр л ажиллаж байна. Сүнсэн бие чинь ухаарлаа авах хэрэгтэй. Яагаад миний сэтгэлийн болоог үе циклд ороод одоо ингээд дахин давтагдаад байна. Энэ маань миний сүнсэн биеийн шат ахих ёстой. Ухаарлыг маань би авахгүй байгаа. Энийг авчихвал юм бол тэр сэтгэлийн болоог надад шаардлагагүй байхгүй. Би энэ оршихуй ертөнцид надад аюулгүй бол би өөрийгөө хамгаалж яах юм. Энэ айдас төгшөр бүгдийг би тайлж хаяа штэ. Тэ? Тэгэхээр би тэр ухаарлыг авах хэрэгтэй. Сургамжийг авах хэрэгтэй байхгүй юу? За тэгэхээр өнөөдрийн бит хоёрын ярилцсан маш их зүйлийг ярьлаа л та ингээд ийш магадгүй үзэгчдийн хувьд ингээд ярианы сэдв нэг тийшээ үсэрсэн юм шиг санагдаж болох талтай. Гэхдээ бидний сэтгэлийн блок гэдэг зүйл маань тэр блоктой байх юм бол бидний амьдралд хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэдгийг одоо ойлгуулах үүднээс маш их зүйлийг бит хоёр ярьлаа. Мөнгө, амжилт гэдэг энэ зүйл маань бас зүгээр нэг хэсэг байлаа. Хүний амьдралд маш олон зүйл байгаа тий. Тэр зүйлийг одоо сэтгэлийн блок яаж одоо үүснээс шалтгаалаад яг ямар төрөл дээр нь гэмтэл үүсдэг вэ? Тэрнээсээ шалтгаалаад бидний амьдрал дээр яаж нөлөөлдөг вэ? За тэрнийгээ засснаар бид нар бас ямар сайхан үр дүнд хүрэх боломжтой байдаг вэ гэдэг талаар ярилцлаа. Маш сайхан яриа болж өндлөө. Мөн урилгыг мань хүлээн авч ирсэн Жайна амчтай маш баярлалаа. Дараагийн уулзалтаар бас илүү их гоё яриа өрнүүлэх байх гэж бодож байна. Мөн манай зурлыг үздэг хүмүүс байвал та бүхэн өөрсдийнхөө асуухыг хүссэн танд ямар нэгэн асуулт байвал бидэнтэй холбогдож болно.